доктор Джон Фрайман гэдэг одоо энэ хүн Библи үндсэндээ гэдэг сургалтыг 2004 онд намайг Сингапур одоо Библийн коллежид одоо дөнгөж суралцж одоо магистра хийж явах үед энэ хүн бол дөнгөж одоо Библийн сургуульд одоо шинээр орж байгаа хүмүүст зориулаад Библи үндсэндээ гэдгийн сургалтыг бол хийсэн. За Библи үндсэндээ гэдэг сургалтыг би анх удаа 2004 онд үзээл за ерөөсөө энэ сургалтууд монголчуудад маш хэрэгтэй юм байна. Яагаад гэхээр монголчууд бол товч тодорхой ойлгомжтой одоо зүйлд дуртай тийм ээ нүүдэлчд учраас юм маш юм авсаархан авч явах төвөггүй ачаа бараа болохгүй тэгсэн мөртлөө маш их одоо олон байдлаар хэрэгжилж болдог юм универсал юм дуртай. Тэгвэл Джон Фраймны одоо Библи үндсэндээ гэдгийн сургалт бол ерөөсөө маш товч тодорхой мөртлөө маш их одоо Библийг аагаас яа хүртэл эхлэлээс илчил хүртэл яг юуны тухай өгүүлдэм бэ гэдэг гол санааг бол агуулж байгаа учраас үндсэндээ буюу одоо Библи яг гол одоо ноён нурууны юуны тухай өгүүлж байгаа юм бэ гэдэг зүйлийг бол хэлж байгаа. За энэ Библи үндсэндээ гэдэг одоо сургалтыг миний хувьд болохоор 2007 онд Сингапураас хурж ирээд 1000 гаруй хүмүүст одоо хувьчлан болон Библийн сургуулиудад энэ одоо сургалт хийж бол заасан байдаг. За ингээд энэ сургалтыг болохоор Амийн гол Библийн сургууль, амьд чуулганы Библийн сургууль, за Монголын Библийн сургууль UBTC дээр, YWAM-ийн сургууль дээр болвол энэ сургалтуудыг бол авч одоо хүртэл зарим нь заагдчихж байгаа. За энэ сургалтыг миний хувьд болохоор онлайн хэлбэр рүү ковидын үед бол онлайн хэлбэр рүү оруулаад тэгээд Мараната YouTube суваг дээр тавьснаар одоо маш олон хүмүүс дэлхийн хаанаас ч гэсэн энэ сургалтыг үзэх ийм боломжтой байна. Та Мараната YouTube суваг руу ороод үзэх боломжтой байгаа. Ерөнхийдөө 10 одоо хичээл байгаа. Маш тодорхой. Одоо бүх одоо слайд, бүх одоо тайлбар бүгдээрээ тэнд бол бичигдсэн байна.